Дэлхий дээр 500 гаруй жилийн настай банк хүртэл байдаг. Тэ харьцуулаад харахад Монгол улс маань банк санхүүгийн салбар, хөрөнгийн мэржийн салбар маань харьцангуй залуухан байдаг учраас бид нар мөнгө санхүүгийн талаар цаг гаргаад суралцах үнэхээр зайлшгүй хэрэгтэй байна. Тэгвэл энэ хэрэгтэй салбар дээр танд цувралаар мэдээлэл хүргэдэг ухаалаг санхүү телесэтгүүл шинэ дугаар нь танд хүрч байна. Өнөөдрийн эдийн засгийг энгийн үгээр булангаараа бид үндэсний төлбөрийн систем гэж яг юу вэ? Бидний өдөр тутам хийж байдаг гүйлгээнүүдийг ард нь хэрхэн хамгаалдаг талаар хэрэгтэй мэдээллийг мэдэж авцгаая. Хүний биеийн цусны эргэлтийн систем тасралтгүй ажиллаж, хүнийг эрүүл чирэг, сэргэлэн цаваа байлгадаг шиг Монгол улсын эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг хурдасгаж, тасралтгүй ажиллаж байдаг систем ч бас бий. Үнийг үндэсний төлбөрийн систем гэдэг. Үндэсний төлбөрийн систем нь банк хоорондын 3 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээний банк сүлжээ, 3 сая төгрөг хүртэлх дүнтэй гүйлгээ буюу жижиглэнгийн гүйлгээний систем, картын гүйлгээний систем гэсэн 3 дэд бүтэцтэй. Монгол улсын иргэн бүрэ төлбөрийн системд итгэж, түүгээр дамжуулан төлбөр тооцоогоо хийдэг тул Монгол банкнаас төлбөрийн системийг хөгжүүлэх, тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, нууцлал, аюулгүй байдлыг хамгаалахад ихээхэн ач холбогдол өгдөг. Өдөр бүр худалдаа, бизнес эрхлэгч, жирийн иргэд хэдэн зуун мянган гүйлгээг төлбөрийн системээр дамжуулдаг тул Монгол банк төлбөр тооцоог бодит цагийн горимд буюу хүлээн авсан тухай бүрэн дамжуулдгаараа онцлогтой. Ингэж дамжуулахдаа гүйлгээний үнэн зөв байдал, эрсдлээс сэргийлсэн байдал, нууцлал болон үр ашигтай байдлыг хянаж ажилтдаг. Мөнгөний гахаа булан маань нэрнээсээ сонсоход андашгүй байгаа бах. Үзэгч таны мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлэх, илүү баян болгож чиглэгдсэн хэрэгтэй мэдээллүүдийг хөрөнгө хадгаламжийн талаар хүргэдэг шүү дээ. Өнөөдрийн мөнгөний гахаа булангаараа Баян мөнх багш маань санхүүгийн зохицуулах орооны үн цаасны газрын дарга төлгөөнтэй хийсэн хөрөнгийн биржийг тойрсон хувьцаатай холбогдлолтой сонирхолтой мэдээллүүдийг биднэрт хүргэсэн байгаа. Тэгэхээр энэ ярилцлагыг хамтдаа үздэцгээе. За манай өнөөдрийн энэ дугаараар санхүүгийн зохицуулах хорооны үн цаасны газрын дарга Дөлгөөн дарга орж байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Компаниуд одоо ногдол ашиг тараана гэдэг мэдээллүүд бол ингээ гарлаа. Тэгэхээр энэ компаниудын одоо ногдол ашиг тараах мэдээлэл хэр одоо олон улсынхаа төвшөнд байна. Хэр ерөнхийдөө бол санхүүгийн зохицуулах хорооны шаардлагыг хэр биелүүлж байгаа гэж бодож байна та. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалах хүрээнд хэрхэн компаниудыг ус ногдолж тараах уу, хизээ тараах уу гэдэг маш одоо том одоо чухал асуудал. За үүнийг бол хуулиараа бид нэр ихээ алавсан байна. Ногдол ашиг бол энэ 4 сарын 30-ны өдөр тий одоо энэ 4-5 сарын дотор хүмүүстээ тарааж өгөө гэдэг тийм шаардлагыг өргөдөө тавиад яваад байгаа. Хуулиар бол одоо тодорхой болсон байна гэж ойлгож байна. Хуулиар бид нэр эрхээ авсан гэсэн. Эрхээ авсан. Санхүүгийн зохицуулах хороо шаардах эрхээ авсан гэсэн үг. За энэ нь бол нэлээд бас нэг жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд бүтэн жил хүлээчээд ахаад нэг жилийн дараа ногдол ашиг авах жишээтэй. Одоо шин 6 сард ч юм уу 3-4 сард өгдөггүй бүр 12 сард өгнө гэдэг ч юм уу. Тэгсээр нэр мөнгө нь байршаад идэг тийм нөхцөл байдлууд бол хуучин байсан шүү дээ. За энэ зүйл бол засагж байгаад бас баяртай байгаад байна. Үн цаасны төвлөрсөн хадгаламжийн төв гэж ярьсантай холбоотой 1072 хувьцааны ногдол ашиг бол одоо иргэд 3-4 удаа бол ингээ авчлаа тий. Одоо бол хүмүүсийн харилцдаг банкудаар арай хялбар байдлаар бол өсгөж байгаа шүү дээ. Үн цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөрөө дамжуулаад брокерийн компаниудаар авах боломж нь хэр байгаа юм? Эрдэнэс тавталхуу компани бол хаалттай хувьцаат компани. За хаалттай хувьцаат компани ямар ялгаатай вэ гэхээр хувьцаа нь арилжаалагддаг гэсэн. Гэхдээ энэ бол бүрэн боломжтой. За одоо бид нар бол брокероо дамжуулж авдаг. Өөрөөр хэлбэл яг анх бол 1072 хувьцааг ингээд тараагаад эхлэх ногдолж тараахад манай үн цаасны төлөвлөрсөн хадгаламжийн төвийн брокерууд маш идэвхтэй ажилласан. Тэрний хүчинд бол маш олон иргэд бол одоо данс юм бол тодорхой болгож чадсан байна. Жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд одоо үн цаасны төвлөрсөн хадгаламжийн төвлөрөх хөрөнгийн бирж брокерууд гэдэг дээр бол T2 систем бол нэвтрээ явж байгаа шүү дээ. Шууд тухайн өдрөөр одоо хүмүүс нөлөөлдөг тийм байх боломжтой юу? Тэнийг ийм очиртай юм аа. Тэ дээр нэмэх нь 2 буюу төлбөр тооцоо одоо дийл хийгсний 2 хоногийн дараа үнэт цаас болон төлбөр шилждэг. Энэ ер нь бол юутай холбоотой юм бэ гэхээр гадны болон бусад одоо хөрөнгө оруулагчийг оруулж ирэх ер нь стандарт хугацаа байна. Банк хоорондын одоо хүлээлтийн хугацаа байгаа шүү дээ. Чи шууд ирж чаддаг уу? Заавал дамжиж ингэж явна. Тэгэхээр нэг хугацаа алддаг.
За тэрнээс гадна яг тухайн үед нь бас нөгөө хүмүүс маань төлбөр тооцоо бэлэн байдлыг хангуулж идэг. Тэгэхээр нөгөө дэд үтс маань өөрөө яг энэ юуныхаа дагуу бол бүгд ингээд цогцоор шийдэгдэж явж байгаа юм. Маань нэвтрүүлгийг үздэг үзэгчдийн хувьд асуугаад байдаг те одоо энэ тедэр нэмэх нь одоо хоёр системийг талаа асуугаад байдаг. Энэ бол бас давуу талыг бас манай Монголын хөрөнгийн биржтэй ч гэсэн олгох бас боломж байдаг юм. Гэхдээ хүмүүс өөрөө мөнгөний менежменттэй байж те би 2 хоногийн дараа надад санхүүгийн хэрэгцээ гарна. Эсвэл би хувьцаагаа авахд 2 хоногийн дараа ингэнэ гэдгээ бол хувь хүний одоо санхүүгийн шийдвэр бас чухал ахaltaад мэдээж тэн дээр тэрийгэ гаргаж иж авах юм бол тэр бол тийм хөрөнгө оруулалт хийхэд бол тийм хүндрэлтэй асуудал бол биш ээ гэж үзэж байгаа те. Манай хөрөнгийн бирж дээр үйл ажиллагаа явуулж байгаа одоо нийт 170 гаруй компани байх шиг байна тий. Хувьцааны бүртгэлтэй хувьцааны 170 гаруй компани байх шиг байна тий. Тэгэхээр санхүүгийн зохицуулах хорооноос мэдээж хянж байгаагийн хувьд цөөн хувьцаа эзэмшигчтэй тий. Цөөн хувьцаа эзэмшигчтэй. За арилжаа нь идэвхтэй биш байдаг. Эдгээр компаниуд дээр одоо ямар зохицуулалт бол явагдаж байгаа. Тэгэхээр одоогийн нөхцөлд бол ер нь бол зохицуул яг нэг зах зээлийнхаа зарчмаар ерөөдөө явагдаж байгаа гэсэн. Бидний хийх ажил бол энэ мэргэжлийн хөрөнгө оруулагчийг одоо яаж нэмэгдүүлэх вэ? Ялангуяа энэ урт хугацааны хөрөнгө оруулагчдыг яаж гаргах вэ? Энэ тэтгэврийн сангууд байдаг те олон улсад байдаг. Энэ тэтгэврийн сангуудыг яах юм бэ? Энэ банкуд бол энэ даатгалын компаниудыг хэрхэн одоо энэ зах зээл рүү оруулж ирэх юм бэ? Гэдэг асуудлын хүрээнд бол бид нар одоо олон юм арга хэмжээ авч явж байгаа. Тэр компаниуд ер нь задрах хэрэг боломж байдгийг. Зохицуулагч байгууллагаас тэгж тийм боломж байх уу? Тэр нөлөөлөх боломж байх уу? Яг болохгүй ш. Боломжгүй бас биш. Боломжтой. Гэхдээ мэдээж нөгөө гаргаж байгаа шийдвэр маань нэг юм байгаа даа. Тухайн хувьцаат компани маань өөрөө хувьцаат компани шинээр хувьцаагаа гаргана гэдэг асуудал энэ бол хувийн өмч яваад байгаа. Өөрөөр хэлбэл таны хувийн өмч хэдэн хүнд яаж дарагдахыг одоо та өөрөө шийдмээр байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар тэр орон зайг бол хөндлөдөг. Ягаад тэгэхээр энэ бол хувийн өмч учраас. Гэхдээ хувийн өмч гээд бусад одоо жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хохироовол бид нар тэрийг зөвшөөрдөг гэсэн. Банкуд сая IP гэдээ гарлаа шүү дээ. Банкуд бол мэдээж хуулиараа бол 20% IP гэж гаргах хэрэгтэй. Гэхдээ 20% гаргахад бол зах зээлийн нөө санхүүгийн боломж хэр байгаа вэ гэдгээс хамаарат банкуд маань бол янз бүрийн хувиар гаргалаа тий. Одоо банкуд нөө үлдсэн хувиа гаргах тийм боломж энэ 2025 онд тийм нөхцөл байдал бол байгаа юу? За банкнууд нэмж хувьцаа гаргах асуудал бол мэдээж боломжтой. Гэхдээ санхүүгийн хувьд бол энэ томоохон бас энэ институцүүдийн хувьд одоо хувьцаа бас гаргана гэдэг бол зөвхөн шийдвэрээс шалтгаалдаг. Тухайн зах зээлийн нөхцөл байдлыг маш их харах хэрэгтэй бол ирээдүйн жиг хандлагыг бас харна. Тухайн компани өөрийнх нь нөхцөл байдлыг бас харна. Мөн боломжит хөрөнгө оруулагчийн одоо энэ боломжийг бас харна. Мэдээж хөрөнгө оруулагч нар байхгүй байхад зарна гэж гаргаж ирэх болохгүй. Энэ бол бас нөгөө талаас бас эрсдэл үүсгэдэг. Тийм учраас боломжийг бол маш харж байгаа. Мэдээж одоо энэ томоохон институцууд нь бол одоо хуулиараа бол энэ чинь өөр одоо хувьцаа эзэмшигчийн шаардлага тавигдсан байгаа. Тэгэхээр тэрний хүрээнд бол мэдээж нийцүүлж ажиллах бах. Одоогийн байгууллага хэмжээ хүрээнд. Тэгэхдээ гаргахын тулд эдгээр маш олон зүйлийг хүчин зүйлсийг тооцож гаргадаг. Өөрөөр хэлбэл энэ жил гаргамаар байна гэж зүгээр шууд гаргачих болдог. Бас энэ жил зах зээлийн нөхцөл байдал маань хэр байх вэ гэдгээс бас их хамаарна. Танаас зөв сонирхоод асуухад 2022 оны Улсын их хурлын 16 дугаар тогтоол гэж байгаа шүү дээ. Төрийн өмчит компаниудыг нээлттэй болгох одоо тийм бэлтгэл ажилд бол ороо гэсэн байгаад байгаа. Энэ дээр манай зохицуулагч байгууллага талаас одоо бэлтгэл ажил ямар хөө байж байдгийг тогтоол шийдвэрүүд гарсан. Улсын их хурл болоо засгийн газраас. За энэний хүрээнд бол нийтдээ нэг 25 орчим компани бол одоо олон нийтэд хувьцаагаа санал болгох жагсаалт гарсан. За үүнээс бол хамгийн амжилттай болсон бол Монголын хөрөнгөний бирж тийм. За түүний дараа бол хэд хэдэн компани бол зөвшөөрөл авсан. Харамсалтай нь бол яг олон нийтэд хувьцаа санал болгосонгүй. Мэдээж энэ зах зээлийн нөхцөл байдлаас хамаараас хөрөнгө оруулагчийн бас энэ боломжоос хамаарат хойшлогдоод тэгээд энэ цаасын зах зээлийн тухай хуулийн дагуу хороонд бүртгүүлснээс 6 сарын дотор гарах хэрэгтэй байдаг. 6 сарын хугацаа өнгөрсөн учраас одоо хүчирхлийг бол хүчиг болгосон. Мэдээж бусад компаниудын хувьд бол энэ хэрхэн гарах талаар л одоо хорооноос бол зөвлөгөө аваад явдаг. Бид нэр мэдээж одоо төрийн өмчит компани гарч явах үед бол мэргэжлийн зөвлөгөө өгж явдаг. За манай хөрөнгөний зах зээлийн оролцогч мэргэжлийн байгууллагууд андеррайтерууд маань энэ дээр бас маш идэвхтэй оролцоод явах юм бүрэн боломжтой л байна. Оролцсон танд баярлалаа. За баярлалаа. Гар утас интернет бидний өдөр тутмын хэрэглээ
болж байгаатай холбоотой онлайн бизнесээс орлого олох боломжууд ч гэсэн өргөн дэлгэр болсоор байна. Энэ салбар руу орж байгаа хүмүүсийн тоо ч гэсэн олширсоор байгаа шүү дээ. Тэгвэл онлайн салбар дээр сүүлийн 8-9 жилийн туршид амжилттайгаар бизнес эрхлэж яваа сонирхолтой нэг зочин манай санхүүгийн сайн түүх буланд маань өргөдөө оролцсон байнамаа. Манай зочин Бацаяатай хийсэн ярилцлагыг сонсоод та онлайнд ямар боломжууд байгаа талаар мэдээлэл хүлээн авч үзээрэй. Нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг Бацаяа бүсгүй хүүхдээ асраад гэртээ суух зуур нөхөртөө хэрхэн тусдим болж өрхийн орлогоо нэмэгдүүлэх талаар санаа хайж өөрийн чадна гэсэн зүйлээ онцолж авсан нь онлайн худалдааны бизнес. Онлайн гэхээр ихэнх газрууд бэлэн бараа бүтээгдэхүүн санал болгодог бол онцлог нь эднийх орчин нөхцөл, хэмжээ загвар, хэв донжин таарсан тавилгыг яг таны захиалгын дагуу өнгө материалыг нь хүртэл өөрөөр тань сонгуулан үйлдвэрлүүлж авчирдаг гэсэн үг. Олон хүний мэддгээр онлайн бизнес зөвхөн лайв худалдаа төдий биш, орчин үеийн хамгийн өсөлттэй ажлын байр, бизнесийн хамгийн чухал бит бус талбарын нэг болжээ. Онлайн бизнес гэдэг нь ер нь зөвхөн худалдаа наймаа борлуулалтыг хэлэхгүй, ийм бүхэл бүтэн үүлэн дээрх юм ертөнц байгаа. Энэ ертөнц дээр бид нэр дижитал болон физик гэсэн юм хоёр хэсэг туйл байдаг. Дижитал нь бол бидний сайн мэдж байгаа нэг подкаст, видео контент бидний хийж байгаа энэ лайв тэгээд сүүлийн үеийн энэ хийж байгаа бүхэл сургалт семинар нь онлайнаар явж байгаа. Энэ болгоныг бид нэр дижитал ертөнцөөс авж байгаа. Миний хийдэг нь болохоор физикал буюу гарт баригдаж нүдэнд үзэгдэж хэрэглэгчдийнхээ хүссэн загвар, хүссэн зүйлийг нь холбож өгөх ийм үйлчилгээтэй. Тэгэхээр онлайн бизнесэд хамгийн анх орж байгаа хүмүүсийн хувьд болохоор эхлээд би ямар ур чадвартай юм, би яг юу чаддгийг миний хийж чадах зүйл юу байгаа. Гэт өөрийнхөө тийм чаддаг, мэддэг сурсан мэдсэн зүйл дээрээ түшиглээд цаашаага өөрийнхөө би ийм юм чаддаг болохоор энийг би бусдад түгээн, бусдад заана. За чи борлуулахыг хүсэж гэнэ үү? Эсвэл чи ингээд заавал ингээд би ч юм борлуулах биш те, өөрийнхөө мэдлэгийг хүн чинь борлуулж явж гэн, сурсан мэдсэн зүйлээ бас ингээд мэдлэг болгоод сургалт семинар бас хийж болж гэн те. Тэгэхээр хамгийн түрүүнд хүн өөрөө нөгөө чадварчих хэрэгтэй юм болоо. Гэр бүл, хувийн амьдрал, эрүүл мэнд бүгдээр нь гоё ингээд зориг үүсгдэг. Тэр зоригтой хүрэхийн тулд би ингээд маш сайн хичээдэг. Гэтэ зориг гэдэг зүйл маань заавал тийм амар шууд юм том байх шаардлагагүй. Өөрийнхөө хэмжээнд таарсан. Би хамгийн анх миний зориг бол за ингээд нөхөр маань ингээд түрээсийн зардлаа. За ингээд гэрийнхээ бүх хэрэгцээг хангаж байгаа учраас миний хувьд ядаж нөгөө байрныхаа тогныхоо мөнгийг өгч. Ядаж би байрныхаа мөнгөийг өгч ийм жижигэн зорилгоос миний ажлыг хийсэн байхгүй юу. Тэгээ ингээд тэр маань чадахын хэрээр би өөртөө итгэлтэй болчлоо. Би тогныхоо мөнгө өгчлөө штэ. Би байрныхаа мөнгө өгчлөө штэ. Би хэрэглээгээ хангачлаа штэ гэд ингээд нөө жижигэн зорилгоод маань ингээд биелэх тусам хүн өөртөө тийм гоё бахархах би чадчихээн гэсэн тийм мэдрэмжийг авд юм болоо. Тэгээд нөгөө зорилгоод ингээд өөрийнхөө чадах хэмжээнд томруулаад явна. Тэгэхгүй нэг амар том зорилго нэг үүлэн дээрх бүр том үйл шиг хизээж хүрхийн тийм зорилго тавьчаад явах юм бас ер нь жоохон шандрах маяг руугаа төгтөг. Тэгэхээр багаар зорилго үсгээд явсан нь бол дээр байдаг. Хувийн санхүүгийн тал дээр хэрэгжүүлдэг яг өөртөө тогтоосон дүрм журам ч юм уу тийм сонирхолтой арга байдаг уу? Тэргээ бид нар тоолцож өгөөч. За миний хувьд хоримтлал гэдэг зүйл бол миний хамгийн том зорилгоудын нэг байсан. Хоримтлал гэдэг маань нөхөртөө хамт хоёулаа байртаа олно. Энэ бидний том зорилго. Дараа нь бид хоёр машинтаа олно. Энэ том зорилго гэл тэр болгондоо хүрэхэд бол хоёулаа тэгээд орсон орлого болгоноо яг хэрэгтэй нэн чухал гэсэн зүйлдээ зарцуулчаад тэгээд илүү нөө хэрэгцээ байгаа ш тий хэрэгцээгээ маш сайн таньдаг байсан. Хамгийн чухал гэсэн байрны мөнгө тий хоолны хүнсний мөнгө энийг хангачаа дараа нь энэ хувцас над нь яг хэрэгтэй юу те нэн шаардлагатай юу гэдгийг ингээд бодоод хэрэглээ маань их байх тусам тэгээд бид нэр шантрах тал руугаа л ордог. Тэгэхээр хэрэглээ гэдэг юм хамгийн сайн хянах чухал. Хүний шунал хязгааргүй гэдгийг мэдчих юм бол хүн зовхон баг байдаг тий. Маш их өндөр хэрэглээтэй болцоод хизээ яг хоримтлалаа хийнэ гэхүү те. Тэгэхээр хоримтлал гэдэг зүйлийг маш сайн хийх хамгийн чухал.
За яа маань ийм залуу тэгсээр нэ бизнес эхлүүлээд олон жилийн туршлага хураагаад амжилттай явж байгаа гэдгээр их онцлогтой юм. Тэгээд энэ бүх бизнесийн арга ухааныг магадгүй мөнгө санхүүтэй холбоотой зүйлийг ч гэсэндээ ер нь хинээс сурсан гэж яг боддог вэ? Энэ дээр би бүр маш гоё түүх ярина. Миний өвөө аавыг Дарга гэдэг хүн байсан. За жин тээдэг жинчин хүн нутаг уснаа маш алдартай баян хүн байсан. Тэгээд түүний маань охин болох манай эмээ Даргагийн Гидма гэдэг хүн байдаг. Эмээ маань бүр улсын авраг малчин. Би бураасаа бол хамгийн нөгөө их зүйлийг сурж авч ирсэн. За энэ төл мал жилийн дараа одоо ингээд томорно тий дараа нь борлуулна ч гэдэг юм уу ийм их үзүүлэг манай бороо айгүй нэмээтэйгээ өссөн болохоор тэгэл маш их ярьж өгдөг байсан. Тэгэл тэндээс одоо альва зүйлийг өнөө маргаашийг ерөөсө боддгоо. Ер нь малчин хүмүүсийн малч ухаан чинь тийм айгүй гайхалтай зүйл өгдөг штеп. Өнөө маргаашийг ерөөсө бодохгүй. Тэдэн жилийн дараа энэ маань тийм болно. Тэдэн тоо толгой болно. Дараалтаа ингээд төлөвлөсөн бичиж тэмдэглэдэг болохоос бүгднийг ингээд тархиндаа сайхан буулгаад тавцсан байдаг тий. Энэ гоё төлөвлөж чаддаг ухааныг нь одоо сурч авсан юм болоо эмээгээсээ. Онлайн бизнес хийдэг эсвэл яг одоо бүр шинээр цоошнэр хийж эхлэх гэж байгаа бодож байгаа хүмүүс зориулаад олон жилийн туршлагаас зөвлөгөө өгье гэвэл ямар зөвлөгөө өгөх вэ? За альва зүйлийг хамгийн түрүүнд нь хийхээс өмнө өөртөөгөө сайхан ажиллаад тий. Бусдын хийж байгаа юм руу ингээд өсчээд байдаггүй. Өөрийнхөө барьж авсан нэг зүйлд тууштай байгаа түүнийг хөгжүүлэх гэдэг нь бол айгүй чухал. Одоо ингээд анх бол ингээд онлайн дээр ингээд юм хийж байгаа ингээд хүмүүсийг хараад ингээд маш олон төрлийн хүмүүс байгаад байгаа шүү дээ. Тэд нар чинь л өөрийнхөө л ингээд одоо нөгөө тархиныхаа потенциалаар өөрийнхөө юм хөгжүүлэх гэж хичээгээд байдаг. Гэхдээ зарим нь ингээд амар тийм хүний доогдох болчдаг. Тэр нь яаж вэ гэхээр өөрийнхөө нөгөө зайлвал тэр тухайн зүйлийг харах үнэлэмж нь одоо яг тэр хэмжээнд байдаг. Тэгэхээр зөв хүмүүсээс суралцах айгүй чухал. Тэгээд хийж байгаа зүйлээ тууштай зөв хийн. За тэгээд чанар гэдэг зүйлийг өөрөө эхлээд мэддэг болчих тий. За чи ингээд сургалт хийх гэж байгаа бол эхлээд тэр түүнийхээ тухай бүр ингээд маш сайн мэддэг, чаддаг, өөрөө тэрэндээ бүр ингээд хүн заах хэмжээний болчоод сургалт заа чинь нэг өөр тий. Хүн болгоноос сонссон юм ингээд бадцчаад тэрийг ингээд ярина гэдэг чинь энэ бол сургалт биш тий. Тэгэхээр өөрөө мэддэгтэй чадвартай болох нь маш чухал. Одоо туршлага гэдэг зүйл маань миний хувьд хүмүүс хэрэглээд олон жил болж иж тухайн барааны чанарыг би мэдж байгаа тий. Үүнтэй адилхан ямар нэгэн юмыг олон жил хийгээд ирэнгүүт энэ үйлдвэр чи ийм болохоор ийм үнэтэй, ийм болохоор ийм чанартай байсан юм биш. Тэгээд туршлага гэдэг зүйлийг энэ олон жилийн дараа 6 жилийн дараа би одоо өөртөө ингээд суулгаж байгаа. Тэгэхээр туршлага гэдэг зүйлтэй болох хамгийн чухал юм уу? Туршилгаа мэдлэгээр баяжуулан хүнд үйлчлэх нь итгэл гэдэг том шагналыг авдаг. Итгэл бий болсон цагт худалдан авагчид хуйлардаг гэж болно. Энэ үн цэнийг тэр бүтээж чадсан байна. Мөн захиалга зөвхөн хятад улсад үйлдвэрлүүлээ зогсохгүй өөртөө үйлдвэрлэгч байх ойрын мөрөөдөл тээж яваа. Би болохоор яг үйлдвэрээс одоо хэрэглэгч гэдэг зүйлд ингээд холбогчийн үүргийг маш олон жил хийсэн байна. Одоо ингээд бодохоор гэхдээ би энэ үйлдвэр гэдэг ямиг нь би өөртөө хоногшуулж нутагшуулмаар байгаа. Тэгэхээр би тавилгын худалдаа хийгээ 6 жил болсон. Гэхдээ би одоо дэлгүүр бол нэгээгүй байгаа. Гэхдээ би дэлгүүр гэдэг нөхөөс улдаар нөхөртөөр ярилцаад үйлдвэр нээсэн байгаа. За тэгэхээр гоё чанартай сайн брендийн тавилгыг би Монголдо хийдэг, Монгол улсынхаа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. За Монголдо гоё ийм гоё брэнд бүтээхийг тий Монгол хүмүүсээ ажилуулдаг ийм брэнд бүтээхийг маш их хүсдэг. Брендийнхаа дэлгүүрийг нээх маш чин хүсэл зорилготой ингээд явж байгаа. Улирлаас шалтгаалсан хямдрал, унаа каргоны нөхцөл гээд зөвхөн захиалгатаа анхааралгүй үйлчлүүлэгчээ халамжилж, үн өртөг, яавал хэмнэхээр байгааг нь хэлж өгдөг нь хэрэглэгчээ нэмэх бас нэгэн шалтгаан. Санаж бодсноо хийж, сайн түүхээ бүтээж аваа түүний нэрийн брэнд тавилга тун удахгүй дэлгүүрээ нээх нь тодорхой болжээ. Тууштай байдал, хөдөлмөрч занг, өсөж дэвжих ирээдүй хүлээж байдаг нь бизнесийн ертөнцийн зам гэлтэй. Хэрвээ та боломжуудыг олж харж чадхал юм бол эргэн тойрон мөнгө асар их хэмжээгээр хязгааргүй ихээр байдаг гэдэг үг байдаг. Та одоо энэ үгэнд итгэж байгаа байхаа. Тэгэхээр онлайн бизнес дээр ч гэсэн биднэрт ийм боломжууд байдаг байх нь. Харин одоо санхүүгийн сахилга бат булангаараа
тогтмол хадгаламжтай болоорой гэдэг зөвлөмжийг танд хүргэхийг хүслээ. Тэгэхээр өдөр болгон юм уу эсвэл сард 2 удаа 1 удаа автоматар таны данснаас нь татдаг тийм хадгаламж бүх төрлийн банкны аппликейшнууд дээр байгаа. Жишээлх юм бол би Хаан банкн дээр 2 сарын өмнө зорилготой хадгаламж гэдэг тогтмол өдөр болгон данснаас маань мөнгө хасагддаг тийм хадгаламжийг нээгээд өнөөдөр мэдэрч байгаа үр дүндээ тун сэтгэл хангалуун байгаа. Магадгүй би өөрөө хадгаламж үүсгэе гэвэл энэ хэмжээний мөнгөнд үг хадгалж чадахгүй байх байсан баха. Тэгэхээр бид нар өдөр болгон зарлагуудыг гаргадагтай яг адилхан автомат хадгаламж буюу таны данснаас өдөр болгон татагддаг ийм хадгаламжийг таныг үүсгээд туршаад үзээрэй гэж хэлмээр байна. Үр дүнд нь тас тун сэтгэл хангалуун байгаад ямар их мөнгийг цуглуусныгаа гайх бахаа гэдэгт би итгэлтэй байна. Ягаад гэхээр мөнгө их хурдан үрэгддэг. Тэгвэл яг түүнтэйгээ адилхан мөнгө маш хурдан цуглардаг юм байна гэдгийг би өөрөө мэдэрсэн юм аа. Тэгэхээр тогтмол хадгаламжтай болоорой гэдэг зөвлөмжийг танд хүргэлээ. Тэгэхээр таны данснаас автоматар өдөр болгон юм уу эсвэл тодорхой хугацааны давтамжтайгаар татдаг ийм хадгаламжийг нэгээд үзээрэй гэж танд зөвлөхийг хүслээ. Өнөөдрийн нэвтрүүлгийн төгсгөлд дүгнэлт хийлгэхэд ер нь мөнгө санхүүтэй ухаалаг харьцна гэдэг хадгаламж хөрөнгө оруулалтаа нэмсээр байна, үр зээлээ барагдуулсаар байна гэдэг нь бидний өнөөдрийн санхүүгийн нөхцөл байдалд огт хамааралгүй байдгийн билээ гэж бид өгөхийг хүсэж байгаа. Яагаад тэгэхээр санхүүгийн нөхцөл байдал гэхээс илүү хувь хүний сэтгэл зүй, дадал зуршил, бодож байгаа бодолтой илүү холбогдож өгдөг юм билээ. Тийм учраас та цалингаа нэмэгдсэний дараа, тэр боломжууд нээгдсэний дараа, энэний дараа гэж хойшлуулахынхаа оронд би ямар бодол боддог вүлээ, би чи ямар дадалтай хүн билээ гэд өөрлөгөө илүү анзаарч хараад тэрнээр өөрчлөлтүүд хийгээд үзэх юм бол үр дүн заавал хүртэх болно. Санхүү мөнгөтэй холбоотой сонирхолтой мэдээллийг танд сэтгэл гаргаад 7 хоног болгон хүргэдэг ухаалаг санхүү телесэтгүүлийн маань энэ удаагийн дугаарыг хүрч байна. Дараагийн дугаараараа илүү сонирхолтой мэдээлэлтэйгээр иргэн уулзцаая.